За хэдүүлээ ер нь бол нөгөө нэг огт мэдхгүй юм ярихгүй та хэд маань бүгдээрээ л даатгалын тогтоолуудын талаар ерөнхийдөө бүр нарийн ширийн деталь үг бүрчлэн мэдж байгаа учраас ер нь яагаад ийм нууд хийгдэт байгаа гэдэг тал дээр илүү хөтлөхөө яриад байгаа тийм. Тэрээс тогтоол дээр байгаа үг үсгийг та бүхэндээ заахгүй байгаа. Та бүхэн маань сургалт хийхдээ магадгүй тогтоолоо илүү сайн уншиж танилцж байгаад нарийн бүр деталлууд хин юугаа яаж хийх юм бэ, яаж бүртгэх юм бэ ч гэдэг юм үү те. Тэр мэдээллүүдээ илүү нарийн түвшинд бас мэдээж хэрэг өгч таарна. Энэ бол өөрөө юу гэж байгаа гэхээр гол үндсэн агуулгыг ойлгох хэрэгтэй. Тэгжиж зөв мэдээлэл бүртгэлийг үүсгэж хэдүүлээ зөв чиглэл рүү явах хэрэгтэй болж байгаа гэсэн үг ээ. За ер нь хэвтөлийн эмчилгээ туслан үйлчилгээ бол эрүүл мэндийн даатгалын сангаас бол байнга л тогтмол явдаг гэсэн. Эрүүл мэндийн байгууллагууд төлбөрийн төр хариуцах тусламж үйлчилгээнүүд буюу хэсэг тусламжаас бусд нь бол бүгдээрээ л эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээтэйгээр нэлээд олон жил тусламж үйлчилгээг үзүүлээд хянуулаа шалгуулаад хамтарч ажиллаад сурцсан байгууллагууд дийлэнх нь бол байгаа тийм. Ганц нэгэн эрүүл мэндийн байгууллагын хувьд бол 2020 оноос шинэ тутамд орж ирж байгаа байгууллагууд байгаа шүү дээ. Тэгэхээр нийтдээ хэвтөлийн эмчилгээ тусламж үйлчилгээний хувьд бол тогтоолууд сүүлийн яг шинжилгээс хойш бол тогтоолын хувьд 5 за 6 дахь хувилбар одоо гарч эхэлж байна. За тэрний дундор нэмээд 5 дахь хувилбар дээр дахиад нэмэлт өөрчлөлт оруулсан гэдэг. Тэгээ жил болгон ер нь бол нэг удаа бол заавалжгүй бараг солигдоод яваад байгаа. Яг 2024 оны хувьд бол бараг 3 болох гэдэг шүү дээ. Гэхдээ хэрэгжилт нь 2 дээрээ явж байгаа тийм. Тэгэхээр энэ тусламж өөрчлөлт болгоно өөрөө юуг илэрхийлээд байна вэ гэхээр нэгдүгээр яагаад бодлогын чиглэлийн гарч байгаа тусламжуудын тогтоолууд илүү хурдан өөрчлөгдөөд гэтэл тэрийгэ дагаад хянах тогтоол нь хурдан явахгүй байгаа юм бэ гэдэг эрүүл мэндийн байгууллагууд маш их шүүмжлэлтэй ханддаг тийм. Тэгэхээр бодлогын тохируулгатай яг санхүүжилттэй холбоотой та бүхний үзүүлж байгаа тусламж үйлчилгээ авж байгаа цалинтай холбоотой тогтоол учраас нэгэн засгийн газраас гарч байгаа тогтоол шийдвэрүүдийг байнга дагаж тогтмол тэр тогтоол гарахаас урьдчилж зэрэгцэж явдаг учраас энэ тогтоол зайлшгүй хөдлөх хэрэгтэй болж байгаа. За хяналтын хэсэг бол мэдээч хэрэг маш их деталлууд, жижиг ажлууд хийдэг тийм. Ширхэг бүрчлэн жижиг деталлууд хийгддэг, маш олон задалдаг. Тийм учраас магадгүй тэр тусламжуудын хувьд бол жоохон ингээд хүлээгдэлтэй хойшлоод байдаг гэж болно. За 2023 оны 3 дугаар тогтоол бол хамгийн анхны эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинжилгэлийн дараа гарч ирсэн тогтоол байгаа тийм. Тэгэхээр энэ тогтоолын хүрээнд бол нийтдээ 5 төрлийн хэвтөлийн эмчилгээ тусламж үйлчилгээгээ 5 төрөлд хувааж тусламж үйлчилгээ олгож ангилсан. За тэгэхээр ер нь тогтоол болгон дээр тодорхой хэмжээгээр суурь тарифууд бол хөдлөөд явж байгаа. За дээрэс нэмээд сая сүүл 8 дугаар тогтоолын үед суурь тариф хөдлөөгүй. Тодорхой хэмжээний оншин хамааралтай бүлгүүдийн хувьд өөрчлөлт орсон. Гэхдээ энэ дээр хэвтөлийн эмчилгээ тусламж үйлчилгээнд дээр төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн гэж хэлж болох үснийг зохицуулалт юм орж ирсэн. Энэ юу гэхээр өмнө нь амбулаторийн тусламж үйлчилгээ болон өндөр түвшинтэй онцлогоо шинжилгээ гэж хийдэг гэсэн онцлогоо шинжилгээг хэрвээ хийсэн бол өмнө нь хийдэг байсан бол бид нар хэвтүүлэнгийн зарлаас нь хасаж тооцдог гэсэн дээ. Энийг хасаж тооцоо болно гэдэг чинь энэ өөрөө хэвтөлийн эмчилгээ тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нэг утга байхгүй. Тэгэхээр төлбөр хогт нэмэгдээгүй штэ 8 дээр суурь тариф чинь ч өөрчлөгдөөгүй цөөхөн оншин хамааралтай бүлэг дээр л та нар төлбөрийн өөрчлөлт хийсэн гэдэг. Яг үн чанартай эрүүл мэндийн байгууллагуудын хувьд бол энэ хасагдал бол жилд нэлээд өндөр хувьтай байдаг гэсэн бол энэ бол хэвтөлийн эмчилгээ тусламж үйлчилгээнээс хасдаггүй болсон учраас энэ бол хэвтэнгийн төлбөрийн хэмжээ нэмэгдсэн гэж та бүхэн ойлгож байна. Тэрнээс ч огт хөдлөөгүй, суурь тариф хөдлөөгүй боловч яг авдаг мөнгөний минь хэмжээ та бүхний хувьд бол нэмэгдсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр суурь тарифууд бол ер нь бол инфляцтай уялдуулаад, за дээрээс нэмээд засгийн газрын тогтоолтой уялдуулаад нэлээх өөрчлөгдөж байгаа. За бидний хувьд эрчим тэмцэлгээний оншин хамааралтай бүлгийг бол нэлээд олон янзаар ингээд өөрчлөөд яаж байж болох вэ? Аль нь зөв байх нь вэ? За гарч ирж байгаа дата мэдээллүүд дээрээ судалгаанууд хийж үзээд явж байгаа. Тэгээд хамгийн сүүлийн 2 тогтоол бол одоо яг тогтвортой явж эхэлж байна. Тэгээд 4 оншин хамааралтай бүлэгтэй болсон. За дээрээс нэмээд бас нэг юм юу байгаа вэ гэхээр эрчим тэмцэлгээний оншин хамааралтай бүлгүүд дээр бидний эрчим тэмцэлгээний эмч нарын бас нэг гаргадаг юм юу байдг вэ гэхээр бид нар зөндөө олон эрчим тэмцэлгээний зардал ерөөсөө маш өндөр байгаад байна. Биднийг зардал гэж байгуулга удирдлагууд хараад байна. Бид нар ерөөсөө орлого олдог биш зардал гаргадаг тусламж үйлчилгээний үзүүлдэг гэж бид нар бол ер нь байнга тийм ад шоотой байна гэдэг эрчим тэмцэлгээний маань эмчнэр дандаа тийм агуулга хэлдэг. Гэтэл
яг үнэн чанартай эрчим тэмчилгээний зардлыг хоёр давхардуулж санхүүжүүлж байгаа даатгалын байгууллагаас. За тэр нь юу вэ гэхээр хэвтүүлэн эмчлэг тусламж үйлчилгээний өртгийг тооцохдоо хэрвээ тэр хүн эрчим тэмчилгээнд хэвтсэн байвал эрчим тэмчилгээний дотор хийгдсэн эмчилгээ, үйлчилгээ, онцлогоо шинжилгээг тэр хэвтэнгийн зардал дотор тооцож боддог. Тэрнээс биш эрчимтийн салгачаад за мэдсэл дээр нь юу хийсэн бэ? Эрчимт дээр нь хийсэн эмчилгээнүүдийг хасаж өртгийг боддгоо гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр хэвтүүлэн эмчлэг тусламж үйлчилгээний өртөг дотор эрчим тэмчилгээний тодорхой хэмжээний зардал бүгдэнд нь байгаа гэж ойлгож байна. За хоёр дахь нь бол мэдээж хэрэг оншийн хамааралтай бүлгээрээ авч байгаа. Тэгэхээр эрчим тэмчилгээний зардлыг бол хоёр дахин олгож өгж байгаа гэж ойлгох нь шүү. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд болон даатгалын эмчнэр маань энийг бас ойлгох хэрэгтэй. Тэгвэл эмнэлэг дээр очих тоолонд эрчим тэмчилгээнийхний хамгийн их гаргадаг гомдол яг энэ баггүй юу? Бид нэрийг зардал гэж хараад байна. Эрүүл мэндийн байгууллага удирдлага та нар зүгээр ийм мөнгөөр хүн эмчлээд байна гэдэг. Тэгээ бид нэрээ олж байгаа мөнгө бид нарт огж байгаа санхүүжилт хангалтгүй байна гэдэг юм хэлдэг. Гэтэл үнэн чанартай эрчим тэмчилгээнийх маань даблдж мөнгө авдсан бахна шүү дээ даатгалын сангаас. Магадгүй эрчим тэмчилгээг хэрвээ тухайн өвчний эрчим тэмчилгээтэй хамт эмчилсэн ч гэсэн зөвхөн эрчимтийн зардлыг хасаад зөвхөн нөгөө үндсэн эмийн эмчилгээ ч юм уу те мэдцлийн тооцдог бол энэ өртөг дахиад бага байна гэсэн үг болох нь шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань тэрийг бас нэг бодолцоорой гэсэн үг шүү. За ерөнхийдөө цаашаа яваа. За хэвтүүлэн эмчлэг тусламж үйлчилгээний 2024 оны эрүүл мэндийн даатгалын цахим систем дээр ирсэн мэдээллийг та бүхэнд харуулж байна. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагыг улсын болон хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллага төр ер нь бол ямар тусламж үйлчилгээ үзүүлдэг, за ямар хэмжээний санхүүжилт авдаг юм бэ гэдгийг харуулж байна. Ер нь бол тодорхой хэмжээгээр та бүхэн харах юм бол сүүлийн 4 жилийн хугацаанд бол нөгөө дөнгөж шинжил эхэлснээс хойшохтой харьцуулах юм бол тоо хэмжээний хувьд ч тэр мөнгөн дүнгийн хувьд ч тэр эрс өсөлтүүд харагдаж байгаа тийм бүх тусламж дээр өсөлт харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө эрүүл мэндийн байгууллагууд магадгүй иргэн даатгуулагчид маань үзүүлж байгаа тусламж үйлчилгээний хүртээмжийг бол бид нар үнэхээр нэмж чадчихээн. Иргэн тусламжаа авч чадахгүй ч гэдэг юм уу тийм асуудал байдаг гэсэн бол энэ бол харьцангуй иргэн тусламжаа авч чаддаг болж байна гэж харж байна. Нөгөө талд мэдээч хэрэг хардлага явж байгаа гэсэн үг болох нь тийм. Тэгэхээр тусламж үйлчилгээгээ бид хэд маань иргэн даатгуулагчдад Монгол улсын иргэдийн хувьд бол ямар ч байсан тодорхой хэмжээгээр хэн нэгэн хүн эмнэлгийн гадаа очиод тусламж авч чадахгүй байх хэмжээний биш буюу иргэд маань тодорхой хэмжээгээр тусламжаа авч чадчихна гэж харж болж байна гэсэн. За энэ 2019 онд яг шинжилгээний өмнө Монгол улсын хэвтүүлэн эмчлэг тусламж үйлчилгээний топ 12 онш. За тэгэхээр өмнө нь яадаг байсан махна бид нар уушигны хатгаа бол 1 номер тахна. За сугансрын цавсрын эдийн нефрит, за анхдагч даралт ихсэл байна. За дараагийнх нь юу ах нь мэдрэлийн язаар сүлжээний эмгэг нурууны өвдөлт гэдэг нэг хэсэг ааш тэ мэдрэлийн тасагт хөвчдөг хамгийн хэвтэлтэйсэн. За тэгээд ингээд харах юм бол энэ дотор одоо бүр нэлээд өндөр бууралттай харагдаж байгаа энэ хэсгүүд бол ер нь дийлэнх нь нөгөө бодлогын тохируулах хийсэн буюу заавал хэвтүүлж эмчлэх шаардлагагүй хүмүүс хэвтдэг байсан буюу даатгалын сангаас авж байгаа зардлын нийт бараг 40-50%-ийг нь эзэлдэг эдгээр тохиолдлууд байдаг байсан бахан. Тэгэхээр эдгээрийг 24 онд за тэгвэл яг энэ 19 онд топ байсан 12 өвчийг хэрхэн өөрчлөгдсөн бэ гэж харж байгаа гэтэл гэтэл зарим нь бол бид нар бол анхдагч даралт хэсэлтийг бүр огт санхүүжүүлэхэ болцсон тийм хэвтэн эмчилүүлэх тусламж үйлчилгээг санхүүжүүлэхэ болцсон. Гэхдээ нөгөө талд харах юм бол тэр өдрийн эмийн эмчилгээний хэсэг дээр харах юм бол лавлага шатлын эрүүл мэндийн байгууллагууд дээр бол өдрийн эмийн эмчилгээний топ 10 дотор бас байж идэг анхдагч даралт хэсэлт маань. За гэхдээ хэвтүүлэнгээс бид тодорхой хэмжээгээр огт санхүүжил олохоо болсон учраас эрүүл мэндийн байгууллагууд дээр за энэ хэмжээний зардлыг бид нар яг шаардлагатай тусламж руугаа шилжүүлж чадсан гэсэн үг тийм бид нар 7 хоног даралт хэсэлтийг эмнэлэг зөвхөнчлээд ер нь ямар ч үр ашиггүй л мөнгөө зүгээр асгаж ийн гэсэн утгыг илэрхийлжсэн шүү дээ. Яг үнэн чанартай бол яг эмчнэрийн хувьд бол энэ бол бодит үнэн. За тэгэхээр одоо би тэгэд яахаа гэхээр ер нь эдгээр тусламж үйлчилгээнүүд маань энэ их хэмжээгээр бууж ийн гэдэг маань өөрөө магадгүй нөгөө талд үнэхээр шаардлагатай байсан, энэ шаардлагатай байсан тусламж үйлчилгээнүүдийн хувь бол нэмэгдээд тэлээд явж байгаа гэсэн байна. За дараагийнх нь. За одоо 24 оны байдлаар топ онш яаж өөрчлөгдсөн бэ гэдэг ингээ харъя. Тэгэхээр оншийн хувьд бол мэс засал болон за 19 оны датан дээрээс бол нөгөө эрүүл мэндийн хөгжлийн төвийн датанаас надад яг нөгөө нэг мэс засал болон эмийн эмчилгээгээд тусдаа дата олдоогүй. Тэгэхээр
нийлсэн үндсэн байсан датан дээр хэрцэн гаргацсан. За энэ харин хэвтүүлийн эмчилгээ 24 он дээр бол нисцэл болон эмийн эмчилгээний топ онш дээр нис заслын эмийн эмчилгээний дээр бол ерөнхийдөө нэлээх өөрчлөлтүүд гарч эхэлсэн байгаа гэсэн үг болох нь. За энэ бол нөгөө нэг тохиолдлын тоогоор явж байгаа санхүүжилтийн хувьд бол бүр эрс ялгаатай. Эдгээр бол дахиад өөрчлөгдсөн байгаа гэсэн. Түрүүн бид нар өдрийн эмийн эмчилгээ анхшигтны эрүүл мэндийн байгууллагын өдрийн эмчилгээ за дээрэс нэмээд хүүхдийн совиллын тухай ярьсан тий. Тэгэхээр энэ бидний эмийн эмчилгээний хамгийн өндөр тохиолдлыг илэрхийлээд байгаа энэ уушигны хатгалгаа гэдэг хүүхдэд тохиолдолд дээрэс нэмээд давтан хэвтэлтийн хамгийн их үүсгэж байгаа нь бол уушигны хатгаа. Тэгээ энэ ямар тохиолдолд ингэж энэ нөхөр дийлэнх нь хүүхэд байдаг. Дээрээс нэмээд суур өвчтэй, архаг эмгэгтэй, тус багтал тураалтай ч юм уу магадгүй жингийн илүүдэлтэй хүүхдүүд илүү их уушигны хатгаагаар хүндрэх амьсгалын замын халдвараар өвцөн л ер нь уушигны хатгаагаар хүндрэх заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлага үүсэдэг. Тийм учраас бүх тогтоолууд маань хоорондоо тодорхой хэмжээгээр уялдаж явж байгаа гэсэн. Тэгэхээр анхшигтны эрүүл мэндийн байгууллага дээр томоогийн үеийн өдрийн эмийн эмчилгээ гэдэг юм хэсэг бас үүсгэсэн. Яг сайдын тушаалаар явах юм бол өдрийн эмийн эмчилгээг бид нэр 5 хоног зайлшгүй эмчлэх шаардлагатай болдог те. Гэтэл хүүхдийн амьсгалын замын халдварын үед бол яг агшигтны эрүүл мэндийн байгууллагын тогтол дээр бол 3 өдөр эмчилж болно. Тухайн хүүхдийг заавал эмнэлэгт авчрахыг бол бас зөвлөхгүй байгаа. Хөгцмөөрөө үнэлээд тэрийг эмчилгээгээ хийгээд явахыг дэмжсэн. За яг энэний дагуу агшигтны эрүүл мэндийн байгууллагын яг үндсэн сайн хийж байгаа эрүүл мэндийн байгууллагууд дээр бол нөгөө тухайн сард нь яг томоогийн үед аймаг дүүргийн эмнэлэг, төрөлцөн мэрэгжлийн эмнэлэг дээр уушигны хатгаагаар хэвтэж байгаа өмнөх онуудтай харьцуулсан 30 хэдэн хувиар буутсан нэлээд олон өрхийн эмнэлгүүдийн тоо статистикийг харж байна. Тэгэхээр эдгээр нь бол нөгөө лавлгаа шатлал руу бид нар ингээл шатлалдаа буулгана гэдэг байгаа нь зөвхөн ганцхан энэ тогтоол дээр бид нар энийг хэрэгжүүлээд байгаа гэсэн үг шахан дээ. Тэгэхээр бүх тогтоолуудаа харилцан уялдаатай хийж байна гэж ойлгож байна. За дараах энэ түрүүнийхийг мөнгөн дүнгээр харсан. За хэвтүүлийн эмчилгээ, эмийн эмчилгээний хувьд одоо бид нар юу хийгээд байгаа юм бэ гэдгийг ингээд нөгөө сая бид нар шинэ тогтоолын хувьд бол 3 бүлэг болгоод хуваацсан тийм амшиг амралтай бүлгүүдээ. Тэгэхээр яг хэвтүүлийн эмчилгээ тусламжийн хувьд бол бид нар дийлэнхтэй юу хийдیں бэ гэдгийг үнэчээс хэлсэн юм гэдэг жоохон барьж аалгал. Тэгэхээр ер нь бол бидний нэг удаагийн буюу за ингээд тохиолдлын тоонуудыг харуулж байна. За дээрээс нь нэмээд ингээ харах юм бол ер нь бол бидний хэвтүүлийн эмчилгээ тусламж үйлчилгээний 50% нь бол архаг гэсэн ангиллалд явж байгаа гэсэн үг болох нь тийм. Тэгэхээр архаг гэдэг маань түрүү нөгөөний хэлээдсэн Монгол улсын 26% байдгаа гэдсэн. Магадгүй зөвхөн төрөлцсөн нэг аваад мис заслын хаяа зөвхөн энэ дээр харах юм бол бараг 40% болоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар эмийн эмчилгээний архагийг бол ер нь бол аль болохоор тодорхой хэмжээнд бууруулж яг амнаас аврах зочмог нийт шаардлагатай тусламж үйлчилгээнүүд рүүгээ хийх. За дээрэс нэмээд архаг өвчлөлүүдийг бол хяналтыг сайжруулах гэдэг хэсэг рүү бол нэлээх төлөв ажиллана. Тэгэхээр саяын тогтоолын өөрчлөлттэй холбоотой бид нар хоол боловсруулах эрхтэн системийн мэргэжлийн салбар зөвлөл эмч нартай ингээ уулзж хат онш бүрээрээ хяналтын бүлэг дээрээ бид нар яг энэ амшийн өрөөнд ийм шинжилгээнүүд хийн гэсэн нэг хэсэг бүлэг гаргаж ирж өгсөн. Тэгэхээр яг оншийн хамааралтай бүлэг магадгүй дараагийн удаа хяналтын оншууд Z-ийнхээ араас хос оншоод бид нар тавьж авч байгаа шүү дээ. Тэгэхээр хос оншийнхаа хүрээнд энэ өвчний үед яг л ийм шинжилгээ хийсэн байхыг шаардна гэж магадгүй ангиллал маань өөрчлөгдөхийг үгүйсэхгүй. Тэгэхээр хяналтын бүлгийг бид нар таад хийгээч хаана байна харуулаач гэд ингээд тэгэхээр ер нь бол хяналт хамгийн бага хийгддэг. Гэтэл аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр хяналтын хэсгүүд нэлээд сайн хийгдэх шаардлагатай болно. Тэгжиж энэ нөгөө бидний хэлээд байгаа нөгөө хэвтүүлийн эмчлэг харахыг хэсэг маань бол байхгүй буурахна гэсэн үг шүү дээ. Тэгэд энэ нөгөө талдаа энэ шаардлагатай тусламж дээрээс нь нэмээд бидний нөгөө төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх, өртгөө нэмэгдүүлэх бидний боломжийг нь бас нэг талдаа нэнэ гэсэн үг. За хэдүүлээ яах вэ? Нойр нь хүрээ бүр хэцүүдэд байна. Миний бас нойр хүрээд байна. Хэдүүлээ яах вэ? За цонхоо хаалга жоохон нэх юм уу? Цонхоо нэх юм уу гэдлээ. Халууцж гин үү? За одоо тэгэхээр та бүхэн өөрсдийнхээ эмнэлгийг нэг бодоод үзгүй те. Магадгүй шинэ тогтоол гарснаас хойш та хэд анзаарсан бодвол эмнэлэг болгон дээрээ тийм юм хийж байгаа бах. За манай хэвтдэг оншууд айл юм бэ? Энэ аль нь архад руу ороод байна, аль нь төлөвлөгөөт рүү ороод байна, аль нь зочмог үеийн тусламж гэдэг рүү ороод байна гэдгийг та хэд харсан бах те.
бүгд нь ямарчсан хараад нэг төлөлтөө за одоо гэрээ их гэж юм чинь заас дарах гээ яаж ингэ бууруулахгүй ах уу гэж бодоол байж байгаа шүү дээ. Та хэд бол тий. Тэгэхээр энийг гол нь яагаад архаг гэж ангилсан, яагаад зочмог гэж ангилсан, яагаад төлөвлөгөөт гэж ангилсан бэ гэдгийг хэдүүлээ ойлгож иж нөгөө имлэг дээр байгаа эмчнэртэй тайлбарлах хэрэгтэй болно шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Энэчээстэй нэр зочмог өвтөн хэвтгүй болохгүй гэж хэлэхээр хэдүүлээ юу гэж хариулах юм тий. Тэрийг хэдүүлээ бас одоо ойлгож авах хэрэгтэй болох нь шүү. Зөв ойлгуулах хэрэгтэй. Та хэд маань нөгөө гүүр болох гэдэг шүү дээ хэдүүлээ. Тэгэхээр яг энэ тал дээр нэлээ их юм ажил хийгээд за яг энэ нь бол үнэхээр архаг руу орох боломжгүй байна. За хаста төлөвлөгөөт байсан юм байна ч гэдэг юм уу. Магадгүй та хэдээс тийм гаргалгаа гарч ирж болно шүү дээ. Энэ нь бол хамгийн ихний удаа гарч ирж байгаа ангиллал. Яг нь ер нь бол эмнэлзүүдээр тулгуурлаж ангиллыг хийж байгаа боловч энэ өөрөө магадгүй цаана нэг оншийн хамааралтай бүлэг дотор бол нэлээ хэдэн өвчин байдаг. Магадгүй тэрэн дотор нэг зочмод таваарш явж байгааг бас хэлж мэдэхгүй те. Тэгэхээр тэр нь үлдсэн яана энэ яг өстө зочмог байсан чинь ингэчлээч гэдэг юм уу. За энийг төлөвлөгөөт рүү оруулах байсан чинь энийг архаг руу оруулчихлаа гэдэг ингээд. Та хэд тийм төлөвлөлтүүдээ бол баг хийцэн бэлэн болцсон. За манай хэдэн хувь нь архаг байна төлөвлөгөөтэй нэгэд бүр гаргацсан байгаа ах гэж бодож чинь тийм үү? Гаргацсан уу? Хувь нь гаргацсан. Танаа архаг хэд байна вэ? Нийлээд үү? Мис нийлээд үү? Салгаж үзсэн. Салгаж үзээгүй юм. За. Тэгэхээр нөгөө нэг Монгол улс 26 байна гэдэг түрүүн нөгөө Дэлхийн банкны юм дээр сургалтын дээр яриад байна гэдэг чинь тий. Гэтэл бид 36 та яриад байна тий. Тэгэхээр одоо хэдүүлээ яаж 26 руу ядаж төхөөлөх вэ? Магадгүй зарим нэг имлэг дээр бол магадгүй дийлэнх нь бол юу гэдгийг зочмог яваал ингээл 26-аар бууж байгаа ах тий. За өөр гаргасан газар хэд вэ? Архгийг бууруулах яаж бууруулж болох нь үгээд ингээ харсан чинь яаж ийн үү? Хэд вэ нөө? За 3 дахь нь 36 юм биш. Энээс доош аялах газар байна. Энээс баг гарч ирсэн газар байна 24 оны тусламжаа үдсэн чинь нэгээр нь тэгдэг гэж. Хоёр хувиар танахаас бага юм биш. За тэгэхээр ер нь бол тусламжууд маань ер нь бол аль болохоор мэдээч хэрэг энэ нэг бүдэг ягаан хэсгүүдийг хэдлээ ер нь бол дараагийн жил ингээ бууруулсан ингээ сайхан зогсож явах нь шүү дээ. Гэтэл зочмог тусламж авч чадахгүй эмнэлгийн үүдэн дээр хүлээгдээд байгаа хэдэн сараар магадгүй хүлээгдэж байгаа тусламжууд бас байгаад байгаа тий. Бүгднгийн бид нар айгүй ингээл хангалттай аваад ээж бас чадахгүй байгаад байгаа ш. Яг зочмог хэрнээсээ тусламж байхгүй ор байхгүй ч гэдэм юм ингээд тийм шалтгаанаар авч чадахгүй байгаа тохиолдлууд бас байгаад байгаа тий. Тэгэхээр тэрийгээ яаж энэ ягааны бууруулж тэр ногооныг жоохон нэмэх вэ гэдэг юм хэдүүлээ бас харна гэсэн үг болох нь шүү дээ. Тэгэхээр нөгөө юуныхны хэлээдгээр нөгөө зурдын насбарал буюу өвдөөд төрөний нөгөө танилцуулаад байсан энэ өвчнүүдээр өвдөх юм бол ер нь хэдэн хувь нь хэдэн жилийн дотор нас урах юм бэ гэдэг түрүүн харууладсан шүү дээ. Тэгэхээр бид хэдийн зочмгийг нэмэгдүүлж иж ер нь бол тэдгээр нь дээрээс нэмээд төлөвлөгөөт 2 маань нэмэгдэж явна гэсэн. За дараагийнх нь. За мэслийн тусламж үйлчилгээ болохоор зэрэг сүүлд нь харуулах гэж бэлтгэсэн байгаа. За тэгэхээр эмийн эмчилгээнд дээр бид нэр 6 дугаар тогтоол дээр 6 оншийн хамааралтай бүлэг хассан тий. Шууд хасаа хийсэн. Хэсэгтэй л эмээ өвгөөтэй хэрэлцэн шүү дээ хэдүүлээ чинь тий. Тэгэл яг нөгөө муул байвал хойдлын хар авах гэж нөгөө тайлбарлахгүй даатгал хассан шүү дээ. Эмээ нар уцтаал загнаал ягаад даатгал хасж байгаа юм тий. Тэгэхээр хэдүүлээ ягаад ийм хассан бэ гэдгийг хэдүүлээ тайлбарлаж одоос ярих нь шүү дээ. Ер нь бол аливаа тохиолдолд юу гэдгийг даатгал гэсэн гэхээс илүү ягаад энэ даатгал ийм хийсэн бэ гэдгийг уг нь бид нар та нарт ингээд сургалт хийх болгондоо тайлбарладаг шүү дээ. Ягаад энэ өөрчлөлтийг хийх болсон бэ гэдэг үндслийг байнга тайлбарладаг. Тэрнээс зүгээр л за ингэсэн шүү гэдэг тайлбар хийсэн шүү гэдэггүй шүү дээ. Тэгэхээр ийм асуудлуудыг хэдүүлээ бас мэддэг болно гэсэн үг болох нь. Тэгэхээр одоо хаяа бас бидний ажлыг та нар ажил дээр хийх нь шүү дээ. За ингээ хасдаг шүү гэх тийм үү. Энэ тусламж яагаад ингээ буурсан юм бэ гэдгийг эмч нартай буцаагаад бас тайлбарлах нэг хэсэгтэй болно гэсэн үг болох юм шүү дээ. Тэр буцааж байгаа. За тэгэхээр энэ 6 оншийн хамааралтай бүлгээр 2022 онд 24.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байгаа даатгалын маяглал. За тэгэхээр яг энэ 100 мянган 101 мянган 94 мянган хүн за 23 онд нөгөө хасагдсанаас хойших хугацаанд энэ хүмүүс тэгвэл үнэхээр шаардлагатай байсан бол энэ хүмүүс дахиад үргэлжлэл тусламж авах шаардлага бас байна гэсэн үг шүү дээ. Энэ тусламж. Гэтэл 2023 24 он дээр
ингээд бүтэн жил хагасын хугацаанд ингээд харахаар 52% нь дахиж эмнэлэгт ерөөсөө эмийн эмчилгээг хэрэгтэйг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ 52% хүнд бол ер нь бол бид нар соёлын маягаар л туслан үзүүлж исэн байх нь шүү дээ. За энэ хамааралтай болон хамааралгүй онш гэдгийг ерөнхийдөө ямар оншийн хүрээнд хэвцээ өмнө нь эдгээр 6 оншийн хамааралтай бүлэг дээр одоо юу гэдгийг нэг чих хамар болоо нэг өвчтэй байсан бол дараагийн удаа хэвтгэхдээ чих хамар болоо оншоор хэвтчихвэл магадгүй энэ хүнд тэр тусламж хэрэгтэй байсан юм байна гэж харж болох гэж байна. Тэгэхээр огт хамааралгүй оншийн бүлгээр хэвтэж байна гэдэг чинь энэ хүнд тэр чих хамар болоо эмчилгээний хувьд бол яг хэвтүүлж эмчлэх шаардлага байсан уугүй юу гэдэг дээр бас яригдана гэсэн. Тэгэхээр ингээд яг аваад үсэх юм бол энэ чи хэд талах гэдэг энэ хамаарал явахаар илүү өндөр хувьтай болох гэдэг шүү дээ. Тэгэхээр нийт шаардлагатай тусламж үйлчлэгийг бууруулж энэ 24 тэрбумыг бид нар дахиад өөр тусламж руу та хэдрүүл олгосон шүү дээ. Энэ чинь хадгалаад дараагүй шүү дээ. Тэгэхээр энэ маягаар тусламжууд маань өөрчлөгдөд явж байгаа гэсэн үг байна. За хэвтөлийн эмчилгээ эмчилгээн дээр ер нь бол давхардлыг сар болгон аль эмнэлэг дээр түрүүн нөгөө амбулатор дээр харуулсан шиг аль эмнэлэг дээр ямар тусламжаар нэг оншороо юм уу өөр оншоор ч юм уу нэг оншийн хамааралтай бүлгээр юм уу ч гэдэг юм уу те ер нь бол байнга давхардлуудыг харж байгаа. За цөөн тооны мэсцлүүдийн хувьд бол дэч хэрэг нөгөө үе шаттай хийгддэг мэсцлүүд байдаг. За дээрэс нэмээд яг ижил онш яг ижил үйлдэлээр бас хийж байгаа тохиолдлууд бас харагдчихэдэг. Тэр болгоно нөгөө нэг зорилттой төвөрийн хэсгээр бас татагдаж та хэд дээр орж ирж байгаа. За тэгэхээр яг мэсцлийн тусламж үйлчилгээний сүүлийн 4 жилийн хугацаанд хувийн хөгжлийн эмнэлэг болон төрийн эмчийн эрүүл мэндийн байгууллагын хувьд бол ямар тусламж үзүүлсэн бэ гэхээр манай улсын эмнэлгүүд бол ер нь бол зочмоггийг арай түлхүү хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллага бол дийлэн ихтэй харах тусламж үйлчилгээний байна гэсэн үг. Тэгэхээр энэ архын хувьд ер нь бол юу хийгээд байна вэ гэхээр нөгөө үе шилжүүлэн суулгахч гэдэг юм уу те. Тим тусламжууд хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллагууд илүү дийлэн ихтэй байдаг. За яг төрийн эмчийн эрүүл мэндийн байгууллагуудын хувьд бол яг нөгөө зочмог үеийн мэсцлийн тусламж үйлчилгээ бол илүү өндөр байгаад байна гэсэн үг байна. За тэгэхээр бид нар мэсцлийн тусламж үйлчилгээний хувийг төрөөнийхтэй харах юм бол бидний архаг үеийн хувь бол харьцангуй бага байгаа юм дээ. Тэгэхээр эмийн хэвтүүлийн эмчлэх хэсэг дээр архаг үеийн тусламж үйлчилгээ бол илүү өндөр яваад байгаа юм байна гэж бодлоо. За сая бид хийхэд ер нь бол юу хийсэн юм бэ? Тэгэхээр хэвтүүлийн эмчлэх тусламж үйлчилгээний мэсцлийн тусламж дээр бол нэлээд их цаг зав зарцуулж ажилласан гэсэн үг. Тэгэхээр оншийн хамааралтай бүлгүүд дээрээ дурангийн мэсцлийг салгасан. Гэтэ 100% салгаж чадаагүй гэдгээ бол хэлсэндээ яагаад гэвэл тодорхой хэмжээнд эрүүл мэндийн байгууллагууд дээр тухайн яг үйлдэлийг юм уу тухайн онш үйлдлийн хослыг хийхгүй байгаа бол биднэрт тэнд ямар өртөг зардал гарч байгаа ямар хэмжээний цар хүрээтэй мэсцэл хийгдэж байгаа гэдгийг мэдэх боломжгүй учраас хуучин нээлттэй мэсцлийн оншийн хамааралтай бүлэг дотор ер нь бол үлдээсэн гэсэн. Тэгэхээр эхний байдлаар 54 оншийн хамааралтай бүлэг үүсгэсэн. Ер нь бол дурангийн ямар нэгэн дурангийн үйлдлийн кодтой 76 мэсцэл бол байгаа. 76 оншийн хамааралтай бүлэг бол байгаа. Тэрний яг 54 нь бол дурангийн мэсцэл байгаа гэж ойлгож болох нь. За үлдсэн 20 дээр нь бол нэг үйлдлийн код үлдсэн ч юм уу те. Магадгүй 1-2 дурангийн мэсцэл нээлттэй дотор үлдсэн явж байгаа гэсэн үг. За тэгээд дурангийн мэсцлийг ер нь бол хэн хийгээд байгаа ямар өвчний үед илүү их дуран хийгээд байна вэ гэхээр хоол боловсруулах замын өвчний үед бол нэлээх дуран хийж байгаа. За гэхдээ энэний ихэнх хувийг юу эзэж ийнэ вэ гэхээр нөгөө төсний хөдөө авах буюу дээрээс нэмээд мухар алгааны дурангийн мэсцэл хоёр эзэлж байгаа. Тэгэхээр бид нар яг дурангаар нөгөө нэг нарийн ширийн деталь мэсцлүүдийг бол харьцангуй Монгол улсын хувьд бол ер нь харьцангуй бага хэдэм байна. За бөөр шээсний замын өвчнүүдийн үед хийгдэж байгаа дурангийн мэсцэл, урлагийн мэсцэл бол харьцангуй нэлээд өндөр хувьтай хийгддэг. Илүү нарийн түвшний мэсцлүүд энэ төр хийгддэг юм байна. Харьцангуй бусад өвчний үед хийгдэж байгаа мэсцлүүдээс тэгэхээр дийлэнхийн хувьд бол хоол боловсруулах нөгөө олгоц хоёр маань л дурангаар яваад идэв юм гэсэн. Дийлэнхийн 44%-ийн 32 нь баг хоол олгоц хоёр байгаа байхгүй. За тэгэхээр дурангийн мэсцлийг бол ерөнхийдөө нийт дурангийн мэсцлүүдаа дурангийн мэсцлийн үйлдлийн код орсон нийтдээ 42 мянган өвчний төв. За тэрнээс яг дурангаар хийсэн оншийн хамааралтай бүлгээс нь дурангаар хийсэн нь болохоор зэрэг 48% нь дурангаар хийсэн байгаа. За тэр
энэ 20 мянган тохиолдол. За энэс бид нэр 20 мянган тохиолдол нь яг цэвэр дурангийн мэдсэл байгаа. Тэгэхээр цэвэр дурангийн мэдслээсээ бид нэр 13 мянган өвчний төвхийг нь аваад тэрэн дотроос хүртгийн судалгаа хийсэн. За энэ дотор ирж чадаагүй нөгөө үйлдлийн кодууд нь бол нөгөө нээлттэй дотроо үлдсэн гэсэн үг. Тэгэхээр нийтдээ 20 мянгийнхаа 14 мянгаас нь хүртгийн судалгаа хийсэн. За нэг үйлдлийн код бол төлбөрийн хэмжээ буурсан. За бусдын хувьд бол ер нь нэмэгдэлтэй. Төлбөрийн хэмжээ нэмэгдэж хуучнаасаа бол нэмэгцэн гэсэн үг байна. За түрүүний мэдслийн хэсгийг харуулж байна те. За мэдслийн хэсэг дээр бол ер нь бол юуны мэдслийн төлөвлөгөөт мэдслүүд бол дийлэнх хийгээд эзэлдэг. За нөгөө давтан хийгээд байгаа тохиолдлуудын хувьд бол төлөвлөгөөт мэдслүүдийн хувьд давтан дотроо бол төлөвлөгөөт нэлээд өндөр байд юм байна. За энэ дээрээс нэмээд нөгөө бас юунаас шалтгаалж яаг нүгэ харахаар нөгөө нэг өдөгний үеийг нэг удаа дараагийнхын нэг удаа ч гэдэг юм уу те. Тэгээ ингээд давтан мэдсэл олон явчих байхгүй. Тэгэхээр энэ дээр бол за дараагийнхнаар. За одоо уншийн хамааралтай бүлэг болгон дээрээ бид нэр ингээд 3 бүлэг болгож хуваачаад зөвхөн хэвтүүлэн биш те. Бүх уншийн хамааралтай бүлэг дээр бол энэ 3 бүлэг явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ 3 бүлгийг хэдүүлээ дотор нь та бүхэн харж болно. За дээрэс нэмээд магадгүй энэ архаг бишээ, энэ төлөвлөгөөт бишээ гэж санал нийлэхгүй байж болно. За хэдүүлээ нэгэ ярилцаа тайлбар хийх нь шүү дээ. Гэхдээ нийт тухайн бүлгийн хувьд дийлэнх уншийн хувьд нь үнэхээр цочмог юм уу? Магадгүй тэр дотор 10 унш байхад 5 унш байхад нэг нь л магадгүй цочмог байвал бид нар энийг цочмог руу оруулах бас боломжгүй төлөвлөгөөт дээрээ үлдээн ч гэдэг юм уу те. Иймэрхүү асуудал байгаа. Тэгэхээр та хэд маань дотор нь бас уншийн хамааралтай бүлгүүдэд детальчилж харна гэсэн үг болох нь шүү дээ. Нэгжээрээ салбараараа хараад явах болно гэсэн үг байна. За саяны тогтоол дээр бас нэг орсон өөрчлөлт бол нөгөө юуны их хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хүн амын өсөлтийг дэмжих зорилготойгоор нэг юм цогц хэсэг бүх тусламжин дээр нь харж агаад тусламжуудаа дахин зохион байгуулсан гэсэн үг. Тэгэхээр энэ дээр юу байгаа вэ гэхээр жирэмсний хяналт, эмэгтэйчүүдийн хяналтын хэсгийг бол бас өөрчилсөн. За дээрэс нэмээд юу ахаар төлбөрийн хэмжээг бол илүү хуваар нэмэгдүүлсэн гэсэн. Энэ удаагийнх дээр 20% болгож нэмэгдүүлсэн. Нярайн хэвтүүлэн эмчлэг тусламж үйлчилгээнүүдийг 20%-аар нэмэгдүүлсэн. За яг төрөлхийг бол бүтэн 60%-аар төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн гэсэн. Тэгэхээр төрөх эмэгтэйчүүдийнхний хувьд бол 37 хоногоос дээш тохиолдолд бид нар төрөхөд 37 хоногоос дээшээ хийсэн эмийн эмчилгээ болон мэдцлийн эмчилгээ дээрээс нэмээд төрөх тусламж үйлчилгээг бол хамт санхүүжүүлж яваа. Яг одоо өнөөдрийн байдал хүртэл яг энэ хэсэг бол хэвээрээ үргэлжилнэ. Тэгэхээр нийт эрүүл мэндийн байгууллагын яг төрөх эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагын хувьд бол энэ давхартлыг харахаар нөгөө тухайн эрүүл мэндийн байгууллагын өөрийнх нь зохион байгуулалтаас хамаарсан нөгөө шилжилтүүд байгаа хгүй. Бид нар нөгөө тасаг хооронд шилжсэн бол гээд нэг өвчний түүхийн дугаартай байна. Нэг хүн эмнэлэг твтээд бүх тусламжаа аваад гарахтаа нэг л түүхийн дугаартай байна шүү гэж тогтоолдоо заалт оруулсан тийм. Яг тэрний дагуу юуны төрөх эмэгтэйчүүдийн хэсгийг нь санхүүжүүлж яваа. Төрөлтийн хэсгийг дээрээс нэмээд 37 хоногоос дээш тохиолдлын эмчилгээг нэг өвчний түүхийн дугаартаа бол хоёуланг санхүүжүүлж байгаа. Гэтэл энийг яаж нөхөр нөгөө өөрийн эрүүл мэндийн байгууллагын зохион байгуулалтаас хамаарат зүгээр нэг дасгаараа дамжаад цаашаа үргэлжлээд явдаг хэсгийгээ нэхэмжилсэн. Тэг ингээ харахаар тэр нь бүр 4 цаг болоод төрцөн. Тэгээ тэрийг хоёуланг нэхэмжилсэн. Тэгэхээр ийм тохиолдолд бол хасагдал болоод үсээ явж байгаа. Тэгэхээр ийм асуудлуудыг хэвдүүлээ бас өөрийн эрүүл мэндийн байгууллагын зохион байгуулалттай холбоотой ийм асуудлуудыг ялгаж ойлгоно гэсэн үг байна. Яг тэр хүнийг 37 хоногоос дээшээгээ байгаа тохиолдолд бид нар эмчилсэн л бол тэр тусламжийг 4 цагийн хугацаанд үзүүлсэн тусламжийг бол эмчилсэн гэж хүлээж авахгүй шүү дээ, тий. Тэгэхээр тэрийг хэвдүүлээ бас нэг харах хэрэгтэй гэсэн үг. За дээрэс нэмээд төрөлхийн үед нөгөө кесар мэдслийн тохиолдол болгон дээр та хэдийн цахим дээр нь одоо бүртгэл гарч ирнэ. Нөгөө Робсны ангиллын бүртгэлүүд гарч ирнэ гэсэн. 6 төрлийн асуулт гарч ирнэ. Тэр 6-ыг заавал бүглэнэ. Тэгэхээр энийгээ бол хэрвээ цахимынхан бол миний ойлгож байгаагаар цахим дээр энийгээ яг нөгөө өвчний түүхэн дээр байгаа хэсгээс нь шууд автоматар татдгаар хийхээр уулан тохиролцсон. Гэхдээ одоо нөгөө үр дүнгийн харааг болохоор яг
хэлж мэдэхгүй байна. Цахимынхны хөгжүүлэлт ерөнхийдөө бараг дуусаа явж байгаа. Тэгэхээр кесар мэслийн үед бол нэмэлт нэг ажил хийхээр болсон шүү. Тэгэхээр хэдүүлээ энийг харж иж ер нь дараад нь кесар мэслийнхаа тухай Монгол улс яагаад олон улсын дунджаас өндөр байгаад байгаа юм бэ кесар гэдэг юм ярих хэрэгтэй болно шүү дээ. Тэрнээс нанд бид хэд юу ч мэдэхгүй ээж өндөр байгаа нь үний юм уу худлаа юм уу гэдгийг бас ялгахад төвхтэй болно. За дараагийнх нь бол нөгөө хүүхдийн сувлын асуудал. Тэгэхээр суур эмгэгтэй хүүхдийн хөгжлийн хосрогдолтой ч гэдэг юм уу те. Энэ хүүхдүүдийн хувьд л энийг эрүүлжүүлэх гэдэг бол аюул чухал асуудал байдаг. За хуучин бол одоо юу гэдгийг гэрчний эрүүл мэндийн байгууллага дээр нөгөө хоол өгдөг, нэмэлт хүнсний нэмэлт жил өгдөг ч гэдэг юм уу энэ арга хэмжээнүүд байсан бол сүүлийн жилүүдэд энэ бас байхаа болцсон. Нөгөө одоо өрх болон сумын эрүүл мэндийн төвүүд дээр бол нэг автмин л өгж ах шиг байна тий. За тэрнээс рахиттэй хүүхдүүдийн эмчилгээний тунгаар дэ олгодог ч гэдэг юм уу тухайд байсан тусламжууд маань байхгүй болсон учраас магадгүй энэ суур эмгэгтэй хүүхдүүд нэлээд өндөр тэрнээсээ хамаарсан уушгины амьсгалын замын халдварууд дээрэс нь мэд уушгины хатгагийн тохиоллын тав дээрэс нь тэр зам давтан хөвтөлт бол маш өндөр байгаа. Хамгийн олон нэг жилд 13 удаа уушгины хатгаар өвцөн хүүхд байгаа. Тэгэхээр энэ хүүхдийн уушиг үнэхээр хэцүү болж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг жилийн хугацаанд шүү дээ. За дараагийнх нь. За эрчим тэмцлэгээ түрүүн би бас нэлээд ярьсан те. Эрчим тэмцлэгийг нэлээд олон янзаар үзсэн. Эрчим тэмцлэгээний нийгэмлэгтэй хамгийн сүүлд бид нар хамтарч ажиллаад за 4 ангиллаа гаргасан. За энэ 4 ангиллыг гаргахдаа бид нар нийт эрчим тэмцлэгээний тухай 2022 оны хэвтүүлэн эмчлэг 2023 оны хэвтүүлэн эмчлэг тусламж үйлчилгээний нийт тохиолдлын 75% өвчний түүхийг авч чадсан гэсэн. Тэгэхээр нийт эрчим тэмцлэгийн дэмжлэгдэж байгаа тохиолдлын 75%-ийг аваад үртгэхийн судалгаа хийгээд тэрэн дээрээ дүн шинжилгээ хийж хагаад 4 оншин хамааралтай бүлэг болгож буцааж задлсан. За энэн дээр нэг одоо болтол эрүүл мэндийн байгууллагууд дээр гараад байгаа нэг асуудал нь эрчим тэмцлэгийн A ангил гэж байгаа тийм. Тэгэхээр эрчим тэмцлэгийн A ангилыг бүгдээрээ л авмаар байна. Би манайхч чадамжтай би чадна гэдэг асуудлууд нэлээх гардаг. Тэгэхээр сонгоныхоо хүрээнд бид нар яасан гэхээр эрчим тэмцлэгийн A болон B-г та харах юм бол онш үйлдэлийн кодын хувьд бол ер нь ялгаа байхгүй. За ганц ялгаатай юм нь ер нь бол бид нар CRRT, ECMO хийдэг эрүүл мэндийн байгууллагын хувьд бол тэдгээр тусламжийг нь нэг бүрчлэн бид нар санхүүжүүлж чадахгүй учраас A гэдэг оншин хамааралтай бүлэг гаргаж ирээд тэр тусламжийг үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагууд дээр л A гэдэг оншин хамааралтай бүлгийг гэрээлсэн гэсэн. Тэгэхээр A гэдэг тусламжийг бид нар ч гэсэн хүнд хүн эмчилдэг штэ гэж хэлээд байгаа бол энэ бол тэр хүнд хүний асуудал биш юм аа. Тухайн тусламж үйлчилгээнд дээр үзүүлж байгаа хэд өндөр бас өртөгтэй тусламж үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх зорилготоор оруулсан юм шүү гэдгийг нь харуулж байна. За дээрээс нэмээд эрчим тэмцлэгийн үндсэн тарифыг оруулсан, төлбөрийн хэмжээндээ оруулсан. За зохицуулт хэсэг дээр бол хоногоос хамаарсан тарифын өөрчлөлтүүдийг бол хийгээд явж байгаа. Тэгэхээр энэн дээр бас эрүүл мэндийн байгууллагуудын цахим хөгжүүлэлт тал дээр нэлээд ажиллах хэрэгцээ байгаа юм байна лээ. Тэгэхээр яагаад тэгэхээр тасаг хооронд эрчим тэмцлэгээр 2 ордог, 3 ордог тий тасгаас дамждаг. Тэгэл гайг боллоо гэж докторчлоо гэж тасаг руу шилжүүлдэг, буцаад болохоо байлаа гэж явдаг. Гэтэл энийг нийт дүнгээр нь хоногийн тоогийн зарим эрүүл мэндийн байгууллага гаргаж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг цэвэр нөгөө тухайн эрүүл мэндийн байгууллагын зохион байгуулалтын цахим хөгжүүлэлтийн асуудал учраас энэн дээр та бүхэн маань бас анхаарал хандуулаарай. Гэтэл манайх энэ хүнийг 10 хоног эмчилсэн байхад 5 хоногийнх нь мөнгийг бодогдуулаад өгөөд нь штэ гэдэг асуудал гарч ирдэг. Тэгээ яагаад гэвэл цахим дээр ирж байгаа мэдээлэл өөрсдөнд нь байгаа дата мэдээлэл дээр ч гэсэн тэр нь 5 хоног гэж яваад байгаа учраас нэг бид нар 10 цаана 10 хонсон гэдгийг мэдэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр ийм асуудлууд байгаа. Тэгэхээр энэ дээр яагаад за төр хүлээж аваа. За энэ ард байгаа эрчим тэмцлэгээ болон эмийн эмчилгээ болон эрчим тэмцлэгээ гэдэг. Яг тогтоол дээр бол эмийн эмчилгээ нэмэх нь эрчим тэмцлэгээ нэмэх нь эмийн эмчилгээ гэсэн. Яг ийм юу төлөө нэг чинь. За нэг ийм хэлбрээр байгаа тий. Яг ингэж тавьсан шиг эмийн эмчилгээ болон эрчим тэмцлэгээ болон эмийн эмчилгээ гэж оруулаагүй тогтоол дээр. Гэхдээ ойлгохдоо яг ингэж ойлгоод тогтоол дээр явж идэл эрүүл мэндийн байгууллагууд зарим эрүүл мэндийн байгууллага энийг нь яг нөгөө шууд утгаар нь ойлгоцсон. За бид нар ингээд эрчим тэмцлэгийн дээр байж байгаад эмийн эмчилгээнд дээр орохоор бол эрчимтийн мөнгийг эмийн хэвтэнгийнх нь мөнгийг өгдөм байна. За эмэн дээр яж байгаад эрчимтэд орчхоор эрчимтийн мөнгийг өгөхгүй байна гэдэг асуудал байгаа. Бас яригдчихсэн өмнө. Тэгэхээр тийм асуудал бол одоо байхгүй байх гэж бодож байна. Зөв те?
эрчим тэмцэлгээ нь аль тусламжаас ихэснээс үл хамааран эрчим тэмцэлгээг нь бол давхардуулан санхүүжүүлж байгаа тий. За тэгэхээр тех зорилготойгоор энийг нь бүр ингэж хоёр янзаар оруулж ирчихсэн. За дараагийнхан. За тэгээд эрчим тэмцэлгээний гүйцэтгэлийн тоо за тэр хэсгүүдийг ингээ харахаар ер нь бол эрчим тэмцэлгээ байнга л өсөлттэй хүний тооны хувьд харьцангуй бага боловч төлбөрийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор авж байгаа мөнгөний хувьд бол нэлээд өндөр болж нэмэгдэж явж байгаа санхүүжилтийн хувьд тэгэхээр эрүүл мэндийн байгууллагуудыг ингээ харах юм бол тухайн орноосоо хамаарат хүчин чадлаасаа хамаарат тохиолдлын тоонууд бол харилцан адилгүй байдаг. Гэтэл хүчин чадлынхаа хувьд орны тооныхоо хувьд төрөлцсөн мэргэжлийн эмнэлгээс бага ортой, бага хүчин чадалтай хэрнээ төрөлцсөн мэргэжлийн эмнэлгээс өндөр санхүүжилт, өндөр тоо хэмжээгээр эрчим тэмцэлгээний санхүүжилтийг авдаг тодорхой хэсэг байгаа. Яг гэвэл энэ хэсэг нөгөө та хэдийн төвөрт орохгүй, шалгагдахгүй явж байгаа шүү дээ, тэ? Та нарт итгээд гэхгүй юу. Тэгэхээр ягаад тэгэхээр нэгэнт нөгөө тогтоол өөрчлөгдсөн боловч нөгөө шалгуурын хэсэг байхгүй, албацсан шалгуурын хэсэг байхгүй байгаа учраас эрчим тэмцэлгээг бол энэ шаардлагатай тусламж үйлчилгээ юм а гэдгээрээ та бүхэнд хянахгүйгээр одоо хүртэл явж байгаа. Гэхдээ тохиолдлын тоо бол нэлээд нэмэгдээд байгаа сте. Монгол улсын хүн ам тэгж амар өсөөгүй. Тэгээ өвчлийн бүтцийг харах юм бол бас тийм юу биш. Хэд өндөр өсөлт биш. Амлалтын тусламж үйлчилгээнд дээр л их өндөр байгаа болохоос биш. Мэдцлийн тусламж үйлчилгээ энэ төр бол яг л нөгөө нэг явдаг дундаж дөнгүүд бол хэвэндээ явж байгаа. За тэгэхээр иймэрхүү асуудлууд байгаа. Тэгэхээр нөгөө харилцан итгэлцэж ажиллах нь шүү дээ. Бас зарим юмн дээр тийм ээ. Дандаа шалгуулад ийснээс хаяа итгэлцээд ажиллавал зүгээр өстэй. За дараагийнх нь болохоор зөв яг төрөний нөгөө төрөх яриатай холбоотой их хүүхдийн эрүүл мэндийг дэмжих Монгол улсын хүн амын өсөлтийг дэмжих зорилготойгоор няраа скринингийг одоо бүр бүтэн цогцоор нь оруулж ирж байгаа. За өмнө нь бид нар 52,000 төгрөгөөр хатаас нүсний тал буюу ботин солилцооны эмгэгийг санхүүжүүлэхээр заалд оруулсан боловч өнөөдрийн байдлаар нэхэмжлэл нэг ч ирээгүй. Хиймээр ингээл амар их санал өгдөг хэрнээсээ яг тогтолд оруулж тахад нэг ч нэхэмжлэл ирээгүй бүтэн жилийн хугацаанд. Тэгээд одоо бол бид хэдэд яаж ийм вэхээр зөвхөн ботин солилцооны эмгэг биш, дээрээс нэмээд бусад няраа скринингүүдийг нь оруулаад ирсэн гэсэн үг. За тэгэхээр их үедээ бол мэдээч хэрэг бүх эрүүл мэндийн байгууллагын чадамж, хүчин чадал өөр нөгөө аймагт хөдөө орон нутагт бас эн чин төрлөг байгаа шүү дээ. Тэгэхээр төрөх процесс байгаа. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор одоо бол хийсэн тусламжийг нь бол хийсэн скринингийн шинжилгээг нь бол санхүүжүүлнэ. Ер нь бол цогцоор нь хийнэ гэдэг шаардлагыг цаашдаа тавина гэсэн үг. Тэгэхээр төрөх эмнэлгүүд маань аль болохоор энэ няраа скринингийг бүтэн бүгдийг нь хийж иж дараагийн удаа санхүүжилтээ авна гэж ойлгох нь. За их үедээ яг энэ 4-р тогтоолын хүрээнд бол хийсэн скринингийнхаа шинжилгээг бол авахар заалт орсон байгаа. Цаашдаа бол аль нэг л дутуу хийвэл тэгээд нэг ч төгрөг авахгүй гэж ойлгох нь шүү дээ. Тэгэхээр тэр зогц болгох тал дээр хугацаа олгож байгаа гэсэн үг болох нь шүү дээ. За энэ төр нэг хугацаач. Няраа скринингтэй холбоотой дутуу няраа үед чинь нөгөө 2 дахь 3 дахь давтан үзэлгүүд байдаг шүү дээ, тий? Давтан хяналтын үзэлгүүд нүдэн дээр тэр сонсгол дээр тэр тий давтан үзэлгүүд байдаг. Энэ нь бол дараагийнхаа хяналтын хэсгээр явна гэсэн үг шүү. Энэ няраа скринингийн хэсэг дээрээ эхний үзэлг нь л орж явж байгаа гэсэн үг шүү. За тэрэн дээр та бүх маань. За ер нь бол хэвтөлийн эмчилгээ тусламж үйлчилгээнд дээр бид нар эмийн болон мэслийн тусламж үйлчилгээнд дээр дараагийн удаагийн магадгүй уншийн хамааралтай бүлгүүд дээр дахиад нөгөө саяны 6 шиг бусад гэдэг хэсгүүдийг ер нь бол нэлээ бууруулах бах. За сая 4-р тогтоолын хүрээнд хавдрын мэслийн биш хавдрын эмийн эмчилгээний тоо буучсан уншийн хамааралтай бүлгүүд нь нийт эмийн эмчилгээний эрхэм системээр нь ангилсан эмийн эмчилгээ хавд хавдрын эмийн эмчилгээ байсан бол тэрийг нэг бүлэг болгож ангилсан. Уг нь бол энэ ингээл хийж байгаа тусламж нь юу байна вэ гэдээ харахаар дийлэнхтэй л хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Гэсэн юмсаа тэрийг хөнгөвчлөх биш эмийн эмчилгээний хэсгээрээ нэхэмжил үүсгдэг. Нийт эрүүл мэндийн байгууллагуудын хувьд ирж байгаа хорт хавдрын эмийн эмчилгээ бол дийлэнхтэй л хөнгөвчлөх тусламж үйлчилгээ эсвэл өөр бүр тест өөр тусламж үзүүлээд тэрийг эмийн эмчилгээнд хэмжилсэн иймэрхүү тохиолдлууд байгаа. Тэгэхээр энэ удаа бол бид нар 18 байсан мөлөө. Тэ? Тэрийгэ нэг болгоод нэгтгэсэн гэсэн. Тэгэхээр хорт хавдрын уншийн хамааралтай бүлгийн тоо цөөрцөн юм шиг харагдана. Гэхдээ нэгтгэсэн гэсэн үг. Хассан бол биш. Дараагийн удаа
нөгөө бусад эрхтэн системүүдийн хэвтүүлийн эмчлэх бусад гэдэг нэг оншин хамааралтай бүлэг явдаг шүү дээ 250 мянган төгрөгийн. За энэ оншин хамааралтай бүлгүүд магадгүй шат дараалан энэ дотроос нэгээрээ магадгүй ингээл хасагдаад явна гэсэн. Тэгэхээр туслан үйлчлэгийнхаа тэр хэсгийг бол бид нар нэг шаардлагагүй туслан үйлчлэгээ гэж үзээд шүү дээ. Хэвтүүлийн эмчлэх заашгүй шаардлагатай биш. Магадгүй өөр бүлэг рүү зарим нэг оншин орон, зарим нэг нь бол бүр хэвтүүлийн эмчлэх тусламжаас хасагдана гэсэн үг юм. Тэгэхээр үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх даатгалын сангийн даатгалын сангийн хувьд бол эмнэлзэн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байх гэдэг зарчмаа илүү баримталж цаашдаа явна гэсэн. Та бүхний хувьд ч гэсэн үзүүлж байгаа тусламжаа зөв ирэмблэх бол бас маш чухал нэг цаг үе ирээд шүү дээ та хэд те. Одоо нэг гэрээ ихээрэл энийгээ бол хамгийн их ярьдаг. Тэг гэрээгээ хийчихгүйтэй мартаал заад сайхан энэ тоонд хийгээ явчих гэд. Ингээ яваад байдаг шүү дээ. Тэгэхээр одоо анханасаа эхлээд нөгөө түрүү хэлсэн хуучин бол нөгөө төсөв бүтэн жилийн төсөв гэж явдаг гэсэн бол одоо сар сараар төсөвтэй болж байгаа шүү. Тэгэхээр тусламж үйлчлэгээ зөв ирэмблэх тусламжийнхаа яг зөв хүндээ зөв цагт нь тусламжаа үзүүлэх нь л бидний гол зорилго баг шүү дээ бүх тохиолдолд. За явж байгаа зам нь ингээд магадгүй хоёр өөр тийшээ би энийг хараад эсэргүүцэд байгаа юм шиг боловч яг эцсийн үр дүндээ бидний зорилго бол ерөөсөө л тэр баг шүү дээ. Монгол хүний эрүүл мэндийн төлөө гэдэг асуудал. Тэгэхээр бүгднийх нь ажилд амжилт хүсье. За баярлалаа.